Ганган гацуур гоёлоо зөөж, гудамж талбай гэрлээр инээмсэглсэн шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Дэлхийн том хотуудын сонгодог театрууд энэ л үед хамгийн их хөлд дарагддаг. Хуучин оны сүүлийн сард 5 твийн дийлэнх улсад самар цөмөгч хүүгийн тухай төг хүрнэ. Цөмөх шилхэн чиглэлд бол ер нь ихэнх улсуудад соёлтой өндөр гол сурсан соёлтой улсууд одоо энэ тэмдгүүг бол тавигдсан цөмөхөө байдаг. Тэр энэ бол тэр балет мастерууд одоо энэ балетын жүжиг дэглэн найруулдаг балет мастер гэж хүн байдаг шүү дээ. Энэ хүмүүсийн одоо өөр янз янзын аргаар хийсэн олон янзын хувилбар одоо эрдагс гэж ярьдаг ч байдаг. Тэгээ жишээ нь одоо Бостон балет гэхэд л жилд 50-аас 60 удаа 11 сараас эхлээд 12 сарын 31-ний хүртэл дуустал тоглогддог байлээ. Германы зохиолч зураач Хоффман 1815 онд самар цөмөгч ба хулганы хаан нэртэй үлгэрэгчжээ. Хожим түүний зохиолыг Оросын сууд хөгжмийн зохиолч Чайковский балет болгож тайзан амьлуулсан байдаг. Жүжигийн үйл явдал 18 дугаар зууны сүүл үеийн Германы нэгэн тосгон дөрнөн. Шилкүнчиг нэртэй энэ балет шинэ жил бүрийн хамгийн том бэлэг байдаг. Оросын агуй хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковский 3 балет бичсэн. За энэ 3 балет нь гуруулан одоо дэлхийн сонгодог балетны оргил нь болж явдаг. Ийм балет. За энэ одоо Хунт нуур, Нойрс цөмгөнч, цөмөхөө. 1815 онд бичигдсэн үлгэр балет хэлбэрээр Оросын театрын тайзнаа 1892 онд анх тавигдсан байдаг. Тэгвэл барууны улсаас Англи хамгийн анх 1934 онд тоглосон юм. Харин Монгол улсын тухайд 1982 онд анх Дуур бүжгийн Эрдмийн театрт тавьж байжээ. Оросын алдарт балет мистер энэ тоглолтыг тайзнаа амьлуулсан гэдэг. Гэтэ манайд бол одоо энэ Оросын их балет мастер хүнтэй одоо Вайнон гэж хүний тавьсан энэ тавилтаар манай театрт олон жил тоглож байна. За ингээд сүүлийн үед одоо Америкийн Бостон балетын тоглож байсан хувилбар тэр редакцаар манай Монгол Улсын гош Алтан уяг одоо энд асар тавьсан. Тэгвэл Монгол Улсын гавьяат жүжигчин Алтан хуйгийн найруулгаар 2014 оны 12 дугаар сард тайзнаа цөмөхөө дахин амьлсан. Анхны жилийн үзүүр 9 хоног үргэлжилж тоглолт бүр дүүрэн үзэгчтэй байж чадсан нь энэ балет цаг үеэ олсон болохыг илтгэн. Гурван жилийн өмнө одоо цөмөхөө гэдэг балетыг одоо Монгол Улсын гавьяат жүжигчин Алтан уяг санаачилж энэ цөмөхөө балет нь шилгүүнчтэй тавьж исэн. Ер нь бол энэ одоо балетыг миний бие одоо өөрөө үзээд юу гэж бодсон бэ гэвэл одоо балетын урлаг буцаад сэргэх юм байна. Одоо илүү сайхан болох юм байна. Одоо бидний одоо ирээдүйн бас хүүхдүүд маань энэ урлагийг бол цааш нь бол буцаагаад одоо дэлхийн хэмжээнд бол аваад явах юм чадвартай ийм боломжтой юм байна гэдгийг харсан. Тэгэхээр одоо миний хувийн одоо бүжигчний хувьд аваад үзэх юм бол хэдэн зуун удаа тоглосон байлээ. Хэдэн төрлийн одоо янз бүрийн төрлийн те Аз, Европ, Америк одоо манай Монголын өөрийн төрлийн одоо өөр найруулгаар тоглож байсан гэдэг. Тэгэхээр бол хаанаас нь ч хөгжмийн сонссон одоо чихэнд хоногцсон ямар бариантууд байдаг те хөдөлгөөнүүд нь ямар байдлаар ховсох чанар бүх юм дээр бол одоо бүр сэтгэл мах ясанд шингэсэн балет аам л та. Нөгөө зүрхэн төрнө гэдэг шиг л энийг л би Монголд аваачих хэвээр. Энэ л одоо миний одоо те яг одоо хийж бүтээх одоо тэр их хүсэл мөрөөдлийн цаана байгаа эхний алхам бол энэ цөмөхөө балет. Тэр өдрөөс эхлээл одоо тухайн хүмүүстэй одоо байнга ярьж хэлжсэн одоо Бостон балетын хэрхэн цаашлж байгаа тэр цөмөхөө жил ирэх тусам л одоо тэрэнд орж тавилт одоо өөрчлөх ялангуяа хүүхдүүдийн тавилтаар ингүүл зүгээр гэл захиралтайгаа зөвлөжсэн удаа гэл өөрөө бүр тэр дунд ингээд живэд орцсон л байсан л да. Тэгээд одоо яг үнэхээр санаж явал бүтэн сажилж явал хөрнө гэдэг шиг л
одоо өнөөдөр 3 дахь жилдээ Цөмөхөө маань одоо Дүүрж Эрдмийн театр дээр тоглох гэж байна. Цөмөхөө балетыг өөрийн оронд тоглоход Монголын балетын хөгжил сангийн хамт олонний хичээл зүтгэл хамгийн их байсан юм. Жил бүрийн бүжгэн жүжигийн зохион байгуулалт, хөрөнгө санхүү, тайз чимэглэл, хувцас хэрэглэлийг бэлтгэх үүрэг энэ санд оногддог байна. За Монголын балетын хөгжил сан 2010 оноос Монгол улсын гавьяа жүжигчин соёлын иж дуграагийн алтан үеийн санаачлагаар Монгол улсад балетын урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, залуу боловсон хүчнийг одоо багаас нь бэлтгэх ийм зорилгоор үүсгэн байгуулагдсан. Балетыг сонирхогч хүүхд багчуудыг бэлтгэх, үзэгчтэй ялангуяа багаас нь бэлдэх, театрт ирж үзэж байгаа үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, балетын урлагт анхаарал тавьж байгаа нийгмийн хандлагыг өөрчлөх, ийшээ илүү анхаарлыг хандуулах гэсэн ийм бодлогын хүрээнд ийм ажлыг ерөнхийдөө Цөмөхөө балетын хүрээнд хэрэгжүүлж байгаа л да. Цөмөхөө 2016 тоглолт нь одоо балетын хөгжил сангаас зохион байгуулж байгаа олон улсын чанартай 10 дахь тоглолт болж байгаа. За яагаад олон улсын чанартай гэж хэлж байгаа юм бэ гэвэл тоглолт болгондоо бид нэр одоо дэлхийн тавцанд эд бүжгэлж байгаа юм уу тийм ээ. Нэр хүндтэй балетын театрын одоо балетчдыг урьж тоглолтондоо оролцоолохыг эрмэлздэг. Улс орон бүр өөр өөрийн онцлогоор Цөмөхийг тавьдаг. 2014 оноос хойш манад тоглож байгаа Цөмөхийн хувьд хамгийн олон хүүхэд оролцдог онцлогтой юм. Бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгуул шалгаруулалттай бид танилцсан. 8-аас 15 насны хүүхдүүд энд хамрагдаж байна. Багшийнхаа тест хөтөлбөрийг харъя. Good. За дараагийнх нь харъя. Монгол үзэгэд юм чи. Одоо энэ Америкийн одоо энэ дээр бол алтан хуйг бол одоо их олон хүүхэд оруулж байна. Өөр 100-аар нь оруулж байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо хүүхдүүд одоо театрт ойртох балетын зүг ойлгож сурахад одоо их ажил бүгдэлтэй ийм л ойлгуулж байгаа. За Цөмөхөгийн шалгаруулалт маань ерөөхдөө дүр хуваарлах буюу за ирсэн хүүхдүүдээс тэнцэхгүй ч юм уу те бас урд нь бүжиж байгаагүй янз бүрийн олон дугууланд явж исэн хүүхдүүд гээл цэнгэнт буюу ардын жүжиг өнө балет идэж явж исэн гээд их олон төрлийн хүүхдүүд ирдэг. Тэр хүүхдүүд таарсан бас олон бүжгүүдийг бол Цөмөхөө балетэд оруулж өгснөөр маш их онцлогтой. Тэгээ нэг тоглолтод бол нийтдээ бол 80 гаруй хүүхдүүд оролцдог. Тэгэхээр бол бид нар бол ерөнхийдөө 3 групп бол явж идэг дундчаар нэг 200 гаруй хүүхдүүдийг бол тайзан дээр гаргая гэсэн бодолтойгоор байдаг. За миний хувьд энэ жил 11 настай. Анхаа бүжгээр хичээл болсон шалтгаан бол ерөнхийдөө одоо төгөлдөр хуур балет ч юм уу те хүүхдийн хүмүүжилт айгу одоо нөлөөтэй, тийм эрг нөлөөтэй гэдэг таарна. Тэгээ манайхан UB балет скул энэ жил 2 дахь жилдээ явж байгаа. За тэгээд Цөмөхөд өнгөрсөн жил оролцсон. Энэ жил 2 дахь жилдээ шалгалт өгч байна. Тэгээд сургуулиасаа л анх Цөмөхөгийн тухай сонсож ярьсан мах. Тэгээ өнгөрсөн жил бол миний охины хувьд бол мартагдахааргүй шинжилгээсэн. Цөмөхөө балетанд сахиус нэмрүүлж оролцсон. Дараа нь Цөмөхөгийн шинэ жилд оролцсон. Тэгээ ерөнхийдөө хүүхдийн бие бэлтрийн хүмүүжил, сэтгэн бодох те одоо хүмүүстэй харьцаа гооцын тэр талаас бол маш өөрчлөгдөж байгаа. Тийм тэгээд маш их дэмждэг охиноо. Бид нар мэдээж хийх болгондоо чанарчж явах хэрэгтэй. Тэгэхээр үзэгчд маань хүртэл тайзан дээр харах юм бол мэргэжлийн уран бүтээлчдээс гадна хүүхдүүдийн маань ахиц чанар улам чанарч явах болоо гэсэн энэ 3 дахь жилдэр бол илүү тэрийг бол харах байх гэж бол анзаарж байгаа. Гэсэн хэдий ч бол балет бол нийт хүүхдүүд буюу нийт хүн зориулагдсан урлаг байгаамаа. Энэ одоо сонгодог урлагээр одоо тэр дээдсийн урлагтаа одоо орчин цагт ялангуяа 200 гаруй босод байгаа энэ урлагийг бид энэтэй түгээх бас Монголын балетын хөгжил сангийн хамгийн үнэн зорилго бол тэр байгаа. Тэгээ 2 жилийн өмнө энэ төсөл анх хэрэгжихэд л ерөөсөө энэ Цөмөхөд оролцъё гэдэг шалгаж үзсэн. Тэгээ одоо хэрвээ энэ жилдээ тэнцэх юм бол 3 дахь удаага энэ Цөмөхөгийн балетанд оролцох гэж байна.
шинэ жилд одоо манай гэр бүлийн хамгийн дуртай баяр болсон. Цөмөөхөд оролцсноор хурдан шинэ жилээс болоос ээж би цөмөөхөд ормоор байна гэхэл бид нар дагаж хөөрөл юу хэрэгтэй ямар гутлах хувц өмсөх үү яах вэ гэл бүгдээрээ маш их сэтгэл зовоол тэгэл бүгдээрээ бэлтгэцгээгээл айгуу гоё болдог. Цөмөөхөд орсноор одоо тайзан дээр гарах маш дуртай болсон. Тайзан дээр гарахаар ээж би маш их ааж жаргалтай болдог гэж хэлдэг. Тэгээд илүү нээлттэй болсон. Тэгээд бас бага насныхан дурсамжинд нь бас их гоё дурсамжтай байх болоо гэж одоо би тэд явуулж байгаа. Энэ жил би хураг юм уу пандашинэл олмоор нээжийг л асуугаад байгаа. Өмнө нь хулган нь олж исэн. Тэгээд хүүхэлдэйн дүр тоглож исэн бас усан цэрэг болж исэн тий. Нээлттэй сонгон шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүйж сошиал зарын дагуу 250 гаруй хүүхдийг эцэг эхчүүд нь дагуулan ирсэн байлаа. Хураг хулгана гэд аль дүр тохирхоо шалгуулж байгаа хүүхдүүд ингэж ярьж байна. Намайг Аз Жаргал гэдэг. Би Хонгороос балетанд 7 дахь жилдээ явж байна. Тэгээд би өмнө жил цөмөөхөд хураг олж ирсэн. Тэгээд дараа жилийн цөмөөхөө хурдан балаасан гэж би маш их хүлээж суусан. Би одоо шалгаруулалтанд орчоод байж байна. Би ямар ч төр болсон хамаагүй. Гэхдээ нөгөө нэг гол нь би өөртөө таарсан өөрийнхөө хэмжээнд таарсан тийм дүрийг болохыг хүсэж байна. Монголд бас балетын урлагийг хүүхдүүд маань маш мэдэж байна. Хүүхдүүд мэднэ гэж бидний ирээдүй буюу балетын урлаг одоо гооцын үүднээс хүүхдийн одоо төлөвшөл за асар их хувь нэмэр болдог. Тэгэхээр ирчил бид нар бол маш өшөөл олон хүүхдүүдийг хамруулах гэсэн бас бодол байна. 3 жилийн өмнө үтсэн тэр цөмөөхө бүжгийн жүжиг үзээд миний ойрхон бол маш их баярлсан. Тэгээд энэ хүүхдүүдчийг ингээд тайзан дээр гараад бүжиглэх юмсан. Үнэхээр тэр одоо хүүхд өөрийнхөө яг нүдээр өөрийнхөө ертөнцөөр одоо тэр тайзан дээр байгаа хүүхдүүдийг төсөөлөд одоо юу төсөөлж байгааг нь бол бид нар мэдэхгүй байна. Яг тэрийг үзснээс хойш бид нар балетаар хичээллэе гэж хэлсэн. Энэ жилийн хувьд сонгон шалгаруулалт явуулахаас гадна үндэсний анх дугаар тэмцээний шилдэг оролцогчдыг мөн цөмөөхөө балетад оролцуулахаар шийдвэрлсэн юм. Нас насны ангиллаар зохион байгуулагдсан үндэсний хэмжээний анх дугаар тэмцээн цаашид олон улсын хэмжээнийх болж өргөжнө. Энэ жилийн тэмцээнд 128 хүүхэд оролцсон. Сонгодог урлагийн давуулгаа Монгол улсад хүчтэй байна гэж хэлмээр байна. Балет бол хүнээс маш их төвчээр хатуужил хөдөлмөр шаарддаг урлаг. Энэ урлагаар хичээлнэ гэдэг бол том зориг. Өнөөдөр энэ уралдааны оролцогчид маш их хөдөлмөрлсөн байна. Шүүгчийн хувьд бахархаж сулаа. Өрсөлдөөн маш ширүүн болсон. Балетын шинэ үе төрлөө гэж хэлмээр байна. Дараагийн жилүүдэд илүү өргөн хүрээг хамрах бах, за оролцогчдын ур чадварч улам нэмэгдэх баха. Монгол хүүхдүүд үнэхээр уран чадварлаг байлаа. Тэднийг бэлтгэсэн багш нарт нь талархал илэрхийлье. Баярлалаа. Хамгийн гол зүйл бол хүүхдийн авьяасыг нээсэн ийм уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байгаа нь сайн хэрэг. Учир нь аливаа тэмцээн уралдаанаас дэлхийн тайзан дээр өрсөлдөх авьяаст нь төрдөг. Энэ удаагийн тэмцээн бол дараагийн төв дэлхийн авьяасныг төрүүлэх алхам гэж би бодож байна. За бидний гурж энэ сайхан уралдааныг шүүлгсэн Монгол улсын гавьяач жүжигчин Алтан уягт талархлаа илэрхийлмээр байна. Баярлалаа. Бас багш нарын чадвар чансаа бас давхарл шалгаж байна. Тэгээд октод маань хүүхдүүд маань бүгдээр амжилттай сайхан оролцлоо. Тэгээд одоо миний октод миний гарын шавнаар бас оролцоод 3 дугаар айранд орлоо, 1 дугаар айранд орлоо. Юм шиг баяртай байгаа. 10 жилийн өмнөөс л одоо баг бүгд битнийг үе бэлтгэж штэ. Тэгээд тэр утгаараа ч юм энэ тэмцээ өөрөө болох цаг нь болцсон л доо. Маш сайхан байна. Манай охин одоо 9-11 насны ангиллалд оролцож байгаа. Балетанд явснараа хүүхдийн гоо зүй мэдрэмж өхийн тулд юу хүүхдээ явуулж байгаа. Тэгээ сайхан байна. Би одоо энэ мэргэжлэрээ одоо 7 жил хичээлж байгаа. За тэгээ юуны дөрөнд одоо хайрт багш, талан багштай үнэхээр баярлалаа хэлмээр байна. Тэгээд үнэхээр уурлуулдаг, гомдодог байсан. Тэгээд хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд танд маш их хайртай шүү. Баярлалаа.
Яг одоо бол цөмөөхөд дүр бүтээх боломжийн эзэд болсон хүүхдүүд хувцас хэрэглэлээ тааруулж байна. Бостон балет компани цөмөөхөө балетын хувцсны загварыг нэрт загвар зохион бүтээгч Дэвид Волкер гаргасан байдаг. Тэрээр дэлхийд данстай олон балетын хувцсыг урлаж байсан юм. Тийм Бостон балет компаниас бид нар бүх хувцас хэрэглэл, одоо жижиг хэрэглэл, тайз, хувцас, декорац, жижиг бүх зүйлүүдээ Бостон балет компаниас бид нар худалдаж авсан. Бид бол тоолтолон дээр айл болох сонирхолтой байдгын үднээс шин дөрүүдийг жил болгон гаргаж ирдэг. Энэ дөрүүдийн оёдж байгаа хувцсуудыг манай Монголдо манай оёдлчид оёдаг. Бусад хувцсны хувьд болохоор шин биш ч гэсэн нөгөө сэргээгдэх шаардлагатай зүйлсүүд аюух гардаг. Яа тэгэхээр хүүхдүүд болон бүжигчид өмсөж хэрэглэж байгаа нөгөө илэгдэл хорогдол явж байгаа учраас энд бас манай оёдлчид бас энийг ойж янзлж яадаг баг. Балет гэдэг бол нэг юмар бол өгдөг. Дан ганц хүн бүжиглээд бол бүтэхгүй. Тэн дээр явж байгаа тайз, декорац, тухайн орчин, гэрэл тэр болгон дээр бүжиглж байгаа. За хүүхдүүд ороод гэхэд мэрэгжлийн бус гэдэг одоо бүжигчдээс гадна сонирхчид хүртэл тайзнаар гарах болцоог болов бид нар бол гаргаж байна. Нийтдээ нэг удаагийн тоглолтод хүүхдүүд болон томчуудын дүр гээд 37 дүр тайзан дээр гардаг гэсэн үг. 1 2 3 37 дүрд 130 гаруй хувцас тоглогдгийг нэг зөвхөн нэг өдрийн тоглолтод. Тоглолт маань ерөнхийдөө 12 сард хамгийн багадаа 2-оос 7 удаа тоглогддог. Тэгэхээр зөвхөн нэг удаагийн тоглолт. Тэгэхээр одоо чинь нэг хүүхдийн өмссөн хувцсыг ахиж нэг хүүхд өмсдөг. Хувцас бол дандаа илүү олон юутай байдаг. Одоо нэг хувцсыг олон хүнд амжуулж өмсөх ч юм уу тийм бол байхгүй гэдэг. Жишээ нь одоо энэ Клара гэдэг энэ гол дүрийн охины хувцсны хувьд болохоор бүх хэрэгслүүд нь тустай байдаг. Хүзүүний зүйлт, корсет, бүс, хормоо, дотор хормооч гэдэг юм уу, обрушч гэдэг юм уу бүгд тустай хэрэглэхүүнтэй байдаг. Цөмөөхөө балетын хувьд бол тэр тайзны шинжилэл, тэр хүүхдүүдийн хувцлалт тэр бол бүр маш гоё байсан. Маш гоё гэрэлтэй өөлөх юм байхгүй тийм ээ. Тэгэхээр манай ямар ч урлагийнханд одоо хувцас маш чухал, тайз засалт маш чухал, хөгжмийн дууралт мэдээж маш чухал. Одоо жүжигчдийн чадвараас гаднах зүйлүүдийг хэлж чинь тийм ээ. Балетын бүжигч тэр тусмаа ихвчлэн нөгөө хөнгөн байх хэвээр өсөрдөг, тийм хөдөлгөөн өгдөг. Энэ нь болохоор бидний эвтэйхэн байх байдлаар ч гэдэг юм уу бүгд хөнгөн байдлаар шийдэгдсэн байдаг. Материалын сонголтын хувьд ч гэсэн яг загвар зохион бүтээгчийн маань сонгосон материал, хувцс хэрэглүүд нь болохоор яг балетын бүжгэн жүжигт илүү тохиромжтой, бие дэвтэйхэн байхаар ч юм уу одоо яг хөлөрөхөд хөлс шингээх ч юм уу нойтон мэдрэмж төрүүлэхгүй байдлаар ч юм маш олон технологийн асуудлууд бас байгаа. Хүүхэд бүрт таарч тохирох хөнгөн нимгэн, өнгөлөг ганган хувцс нь өөртөө итгэлтэй бүжиглэх гол хүчин зүйл болдог. Чимэглэл бүрт нь утга агуулга шингэсэн чимэглүүр чимэглэл ихтэй энэ хувцс хэрэглэлийг урлагаас гадна хадгалах, цэвэрлэх технологи хамгийн чухал. Тайзны ард хувцс хэрэглэлээ өмсөх солиход хүүхдүүдийн эцэг эхчүүд л тус болдог байна. Энэ урдааны зохион байгуулалт яг балетын хөгжил сан ажилтдаг хүмүүсийн зохион байгуулалтанд бол хүрэлцэхгүй байсан учраас бидний зүгээс одоо санаачлахаараа энэ туслах, дэмжих хүмүүс байна уу гэдэг зар тараахад бол эцэг эхчүүд маш нааштай хандаж энд өөрийнхөө сайн дураар ямар нэгэн хөөс мөнгө шаардахгүйгээр бидний яаж тусалсан байна. Тэгэхээр энэ өөрөө балетын урлагийг одоо ингээд эхнээсээ энэ зохион байгуулалт энэ балетын урлаг хичээл хүмүүс ямар их хүч хөдөлмөр зардаг, энд нь бид нэр ямар үр хөврөлтөд оролцох юм, өөртөө чадвартай нэг туслахын зүйтэй юм а гэдэг талаасаа эцэг эхчүүд оролцож байгаа нь бас нааштай бас эерэг хандлага гараад байгаа юм л да. Ерөнхийдөө манай яг энэ хувцсыг хариуцж байгаа энд нэг айгүй олон ажилтдаг арын албанд энэ хүмүүс маань яг ерөнхийдөө бүх дүрүүдийнхээ хувцснуудын арчилгаа цэвэрлэгээч үү юм уу те аль хүүхдэд ямар арьцмаар хувцас таарах ч үү юм уу. Жишээ нь бид нар нөгөө сонгон шалгаруулалтынхаа үеэр авахта хүүхдээ сонгон шалгалтаа өндрийн хүртэл хэмжиж авдаг. Өндөр аягүй чухал байдаг. Цаанасаа хувцсныхны стандарт дүр болгон өндөрөөр хэмжигдсэн байдаг. Манай арын албанд яг хувцс хариуцж ажиллаж байгаа хүмүүст маань эцэг эхчүүд аягүй тусалдаг. Оролцож байгаа хүүхдүүдийн маань эцэг эхчүүд буюу сайн дурынхан аягүй бид нар тусалдаг. Арын албанд нийтдээ 130 гаруй хүний хувцсыг зөв зохицуулан тайзан дээр 100 гаргана гэдэг бол бас хүч хөдөлмөр зарцуулагддаг. Балет бол бүх нийтийн урлаг. Тиймээс энэ урлагийг ойлгодог, хайрладаг шинэ үеийг бэлтгэхийн тулд хувь хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжүүд бүх боломжоор хамтарсаар байна.
За балиотын урлаг бол одоо дан ганц Монголын балиотын хөгжил сан хэдэн үний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулаад олон нийтэд хүрэхэд бол маш бэрхшээлтэй байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо гавьяач үжиж алтан үеийн танил одоо ажлын туршлага гадаад харилцааны шугамар бол балиотын компаниуд биднэрт уран бүтээлийн талаас хамтарч ажиллаж одоо зөвлөж оролцох байдлаар ажилладаг. За мөн дотоодын одоо байнгын хамтардаг компаниудын санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэгээр энэ тоглолт олон нийтэд хүрч байдаг. За тухайлбал одоо Хаан банк, Таван богд, Mobicom гэл ингээд олон аж ахуйн нэгжүүдийг олвол дурдж болно. Хуу хүмүүс гэх юм бол энд бол эцэг эхчүүд орно. Хүүхдээ яагаад бол одоо хүүхдэд зориулж хөрөнгө оруулалт гаргаад цаг цагаад зарцуулаад бэлтгэл сургалтанд авчиж өгдөг, тэмдэн зориулсан хувц хэрэгслээ авч өгдөг гэх мэтлэн. Монголын шинэ балиад сургуулийн байранд шинэхэн бүжигчид бэлтгэлээ базааж байгаа нь энэ байна. Богино хугацаанд үр бүтээлтэй бэлтгэх зорилготойгоор багш нар, эцэг эхчүүд, хүүхэд багчууд бүгд бэлтгэлээ базаасаар байгаамаа. Тэгэхээр энэ балиатны онцлог бол би хэллээ шүү дээ одоо. Хүүхдийн балиат. Тэгэхдээ том хүнд зориулсан юм балиат. Тэр энэ балиат бол одоо үзэгчд хүүхэд ч үзэж явах хэрэгтэй, том хүн ч үзэж явах хэрэгтэй ийм одоо балиат байгаа. Одоо манайх бол манай цөмөг бол хамгийн мундаг нь гэж би бол хэлнэ. Яагаад гэвэл одоо хамгийн их тоглогдсон балиат, дээрэс нь хамгийн бүх төрүүдийн би хийжсэн хин хаан 5 тэв жишээ цөмөөхөө тоглогдож байгаа. Тэр цөмөөхөөс одоо аль цөмөөхөө мундаг вэ? Алиг нь Монголд их гоё байх вэ гэдэг үйлс бол анх бол мэдээж 10 жилийн өмнө бол бодож ирсэн. Тэгээд энэ дээр бол илүү одоо бардам хэмэв би бол хийж чадна одоо дэлхийн ямар ч гадны ч нөө мэрэгжлийн өндөр түвшний хүн байсан ч гэсэн манай цөмөг бол дэлхийд тэргүүлнэ гэж бол тийм одоо бахалтайгаар хэлмээр байна. Би эцэг эхчүүдэд уриалмаар байна. Энэ цөмөөхөө бүжгэн жүжигийг охтуудаа бас хүүгүүдтэй ч гэсэн хүүхдүүдтэй үзүүлээрээ үнэхээр одоо шинэ жилийн өмнө одоо энэ цөмөөхөө бүжгэн жүжиг хүүхдүүдтэйгээ үзэх нь хүүхдүүдийн маань ертөнцид нэг томоохон тийм ойлголт, тийм шинэ ертөнцийг бас ингээд нээж өгнө гэдгийг хэлмээр байна. Шинэ жилийн үдэш үзэгчдийг үлгэрийн ертөнцөөр аялуулах учир хүн бүр хариуцлагатайгаар ажиллаж байна. Сонгодог урлаг дуртай үзэгч та бүхнийг цөмөөхөө амьлах цагт уулзцгаая. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргье.